За сайн байцгаана уу эрхэмлээ өрч та. Энэ өдрийн мэндийг хүргэе. Манай хүмүүсийн зовлогоо зовж болсон цалингаар өөрийгөө цалинжуул урайтай цахим луурын компани энэ өдрийн ажил эхэлж байна. Додно. Манай өмнө нь Facebook-оор хийж байсан луур маань хангалтгүй байсан болохоор бид дэвшилт хийх хэрэгтэй байна. Тэр нь юу вэ гэхээр хандив тусламжийн цалин. Мастра, энэ заригцгийн эмэн дээр цахим цалингаас сэргийлгээд мэдээ орсон байна. Яна мастра. Яна. Одоо бид нар яаж зайлаа гэдгийг мэдчихвэл хүмүүс бид нар зайлуулахгүй шүү дээ. Та юу хүсэлтэй хайгаад байгаа юм бэ? Чи хүсэндээ хайгаад байгаа. Монголчууд чи хэрэгтэй мэдээлэлд анхаарлаа хандуулдаг шүү дээ. Ойлгож байна уу? Маргааш ихэд л мартчихин заа юу. Би түрүү юу ярьжлаа? Тийм. Манай монголчууд их гинэн итгэмхий өрөвч хүмүүс. Бид нар гол нь яг тэрэн дээр л ажиллах хэрэгтэй байгаа аахгүй юу? Жишээ нь та нар намайг ихнэр хүүхдгүү гэдгийг мэднэ сте. Мэдж байгаа. Мэдэн дараа. Тэгвэл би өчтөр хүүхдээ эмнэлэгт үзүүлсэн. Манай хүүхд одоодны хор тавдартай гэсэн. Хамгийн сүүлийн шатанд орсон гэсэн. Одоо манай хүүхдэд ганцхан сарын нас бол элэгнэгт Монгол ахын дүүс тусламжийг гараа суугаж миний хүүхдэд амьдрал бэлгэлээ. Ингээд пост оруулах юм бол манай монголчууд итгээд мөнгө шилжүүлэх нь баараггүй. Ойлгомжтой юу? Та маань ямар хүрвтмөр юм бэ? Тасууч. 50к шилжүүлье. Энэ одоо юугээ солиороод байгаа юм бэ? Хөөе мала. Би жишээ авч штэ. Нэр тийштэй. За тэгэхээр хэдүүлээ штэ тийм. Монгол хүүхэдтэй төстэй өвчтөе хүүхдийн зургийг олоод өвчтний түүх зохиож бичээд тэрийг дансаа тавиад постл. Тэгээд хандив цуглуулна. Ойлгомжтой юу? Ойлгосон. Өө дарга энд орж ийн үү? Воо! Яг Мастра энэ болохоор нь. Воо! Мундаг яг байж тээ. Дарга. Энэ яаж юм болж гинөө? Наач аапраг хүүхдийн зураг биш тээ. Гэхдээ монголчууд гинэн гэхэд бас арайч наадгаж итгэхгүй. За, бүгдээ ажилд орцгоо. За. Амжилт хүс. Маргааш нь. За. Хин хэдэн төгрөг олов? Дарга. Би 5 сая төгрөг залчлаа. Гайхалтай. Чамаас ирээдүйн мастер болох шинж харагдаж байна шүү маш. Оёка. 3 сая 500. Гайхалтай. Чамлахаар чангатах гэдэг үстэй. За санжаа. За чимэн хитэн төгрөг олов гэж. За би яг тэ гайгүй тэгтээ нэг хийх бишээ. 50000 төгрөг. Халив наа зургийг чи харъя да. Яагаад 5000 төгрөг болж байгаа? 5 би нэг ийм амар зураг хийсэн аахгүй өрөвдмөр нэрэ. Борхон. Чи гүлгний зураг тавьсан байж штэ. Үгүй яаж наадах чи монголчууд итгэх юм бэ? Бас өрөвч гэхэд бас арай дэндүү юм а те. За санжаагаа. Чи хичээхгүй бол энд хоёроос хоцрох гээд байна шүү. Ойлгосноо? За. Бүгдээ ажилдаа орохоос өмнө нэг урайгаа хэлээдий да. Хүмүүсийн зовлогоо зовоож олсон цалингаар өөрийгөө цалинжуул. 2022 онд цахим орчинд заддах гэмт хэрэг 9066 бүртгэгдсэн бол зөвхөн энэ оны эхний 3 сарын байдлаар энэ төрлийн гэмт хэрэг 3641 бүртгэгдээд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 23.8% буюу 593 хэрэгээр өссөн үзүүлэлттэй байна. Төслийг санаачлан хэрэгжүүлэгч, заригцгийн маань, хамтран ажиллагч, Баянгол дүүргийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, дэмжин ажиллагч, санхүүгийн зохицуулах хороо, дэмжин ажиллагч, цагдаагийн ерөнхий газар